Ашигтай бактери уух нь бидний биед яг яаж нөлөөлдөг вэ? Энэ асуултыг хүмүүс олонтаа асуудаг. Жишээлбэл Yakult, Amibacter зэрэг пробиотик ундаанд 10-аас 60 тэрбум орчим амьд ашигтай бактери агуулгаддаг. Энэ тоо анх сонсоход их мэд санагдаж болох ч бидний эзэнд аль хэдийн 100 их найд гаруй бактери оршин байдаг. Энгийнээр хэлвэл энэ нь 10,000 ажилтнтай компанид нэг шинэ хүн орж ирэхтэй адил. Нэг дор бүх зүйлийг өөрчилж чадахгүй ч гэсэн зөв орчинд зөв үүрэгтэй байвал нэмэр болох боломжтой гэсэн үг юм. Гидсний ашигтай бактериуд маш олон янз байдаг. Дунджаар хүний гидсэнд 5,000 орчим өөр төрлийн бактери амьдардаг бөгөөд эдгээрийн бүрдэл харьцаа нь хүн болгонд өөрөөр байдаг. Харин Amibacter байдаг Lactobacillus casei, Parasei буюу пробиотик тооцогдох сүн хүчлийн амьд бактериуд нь энэ олон зуун төрөл дундаас онцлогддог зүйл нь гэвэл гидсний бичил биетний орчинг тэнцвэржүүлэх, дархлааны тогтолцоог дэмжих, ашиггүй бактериудыг дарангуйлах, мөн зарим судалгаагаар хавдрын эсийн хуваагдлыг бууруулах үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө шаардлагатай үед тус дэм үзүүлдэг нэг туслах хүч гэж ойлгож болно. Иймд хэрвээ таны гидсний үйл ажиллагаа хэвийн завьргүй бол пробиотик ундааны нөлөө таны биед мэдэгдэхүйц хэмжээнд илэрхгүй байх. Гэхдээ энэ нь хэрэггүй гэсэн үг биш. Харин тодорхой нөхцөлд жишээлбэл антибиотик уусны дараа хөтгөн хаталт, гидс дүүрэх зэрэг завьр илэрч байгаа үед пробиотик ундаанд гидсний микробиомын тэнцвэрийг сэргээхэд бодиттой тусалдаг.